Энэ эмэгтэй царай муутай. Гэхдээ түүний бие гайхалтай. Тэр маск, хиймэл үс зүүдэг, мөн үзэсгэлэнтэй. Онлайн стример. Сая эрэгтэй фэнүүд түүнд хайртай. Нэг шин стрим хийж бүжиглэхэд $1,000-аас дээш мөнгө авдаг. Эмма багасаа од болохыг мөрөөддөг байсан. Гэхдээ түүний төрх сайн биш. Сургуульд ангийнх нь шоолдог байсан. Ажил дээр ханд ажиллагчид нь гадуухдаг байсан. Шэнтэй уулзах хүртлээр Эмма түүнийг өөр гэж бодсон. Компанийн бусад эрэгтэй ажигчид хөөрхөн эмэгтэй ажигчдыг тойрдог байсан. Зөвхөн Шэн л бүгдэд адилхан ханддаг байсан. Тэр бүр царайдаг ажигчдыг ч алдаа гаргуул шүүмжигдэг байсан. Энэ нь Эммад Шэнд улам татагдахад хүргэсэн. Нэг өрөө хамт ажиллагсад хамт оройн хоолнд орсон Эмма нэг эмэгтэйд анхааруулсан. Шэнд хит ойртохгүй байхыг. Учир нь Шэн аль хэдийн гэрэлсэн байсан. Тэр үед эрэгтэй ажигчид алдартай масктай стримерийн тухай ярьж эхэлсэн. Эмма сандарч усандаа хагасан. Хоолны дараа Эмма Шэн хоёр нэг чиглэлд явдаг байсан. Шэн түүнийг машинаараа хүргэж өгөхийг санал болгосон. Замд Шэн эхнэрээсээ дуудлага авсан. Хажууд нь сууж байсан Эммаг хараад эхнэртэй ганцаараа явж байна гэж хэлсэн. Энэ нэг үгс Эммад их зүйл бодогдуулсан. Би энэ охиныг авч чадах болов? Эмма зүгээр л инээмсэгэсэн. Тэр шин стрим хийхдээ энэ тухайга фэнүүдтэй хэлсэн. Эмма Шэн өөрт нь сэтгэлтэй гэж бодсон бэлэг явуулдаг эрэгтэй фэнүүд нь уурлсан. Тэд бүгд атаархсан. Эмма шууд түнд хайртай гэж хэлсэн. Дараа нь хурцаа сольж дахин бүжиглсэн. Түүний гайхалтай бие болон сэтгнүү тогсоомод фэнүүд нь улам гарцуурч бэлэг явуулсан. Харин маргааш нь Эмма тайлан дээр алдаа гаргасан Шэн түүнийг хатуу шүүмжилсэн. Орой илүү цаг ажилласны дараа Эмма хөөрхөн ажигтан бас үлдсэнийг харсан. Тэр очиж тайвшруулсан. Шэн бол сайн хүн гэж хэлсэн. Зөвхөн ажилд төгдөрдөг хүн дээр биш гэж хэлээд битгий ховдой бүү ав гэж зөвлөсөн. Ингээд Эмма явсан метрогийн буудлын дээр уцаа оффист мартснаа сансан. Тэр буцаж гүйсэн. Шэнийг харах болно гэж бодоогүй. Хөөрхөн ажилтнтай үнсэлцэж байгааг харсан. Эммагийн төгс төсөөлөл нурам унсан. Эмма гэр хүртэл уйлсан. Гэрд байсан архийг гаргаж мартахын тулд ууж эхэлсэн. Хідэн хундаг уусны дараа бөөлжиж эхэлсэн. Мансуурсан ч стримээ асаас. Муухай бүжиглэж сая хүний өмнө гарсан. Маргааш нь сэрээд өөрийгөө ичгүүртэй зүүд хийснээ ойлгосон Эмма бурууг тэр эмэгтэйд өгсөн. Хамт ажиллагсадтай бүгдийг ярьсан. Удалгүй энэ шуугаан тархсан. Шэн ажилдаа ирэхээс ичсэн. Годомжинд цогтсон Эмма түүнийг олсон зочид буудалд хүргэж өгсөн. Шэн андуурч нөгөө эмэгтэй гэж бодсон. Тэд хамт хонсон. Өглөөс ирэхэд Шэн цачирдсан.